За тайлантай танилцлаа маш ойлгомжтой. Ер нь үндэсний статистикийн хороо үндэсний аудитын газар гарч байгаа тайлангууд нь айгүй зэгцтэй ашиглахад хамгийн хялбар байдаг. Тэгэхээр бас ажил сайн явж байгаагийн шинжийг харж байгаа. За надад нэг хоёр асуулт байна. За энэ тайлан дээр төрийн нэгдсэн өгөгдлийн сангийн хөгжүүлэлт удирдлага төсөл гэдэг. За энэ бол маш чухал ажил хийж байгаа юм байна. За дөнгөж өнөөдөр та бүхний өмнө за Монгол Улсын засгийн газраас 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнийхөө одоо хилцүүлгээ хийлээ. За энд хиймэл оюун гэдэг үг бол маш олон давтагдж байна. Хиймэл оюуныг төрийн албаны төрийн үйлчилгээнд бүх төвшөнд ашиглана л гэж ямар ч гэсэн орж ирж байна. Яг гоо зөв хэрэг. Гэхдээ хиймэл оюуныг энэ төрийн үйлчилгээнд бол өөрөө өгөгдлийн сан байх хэвээр. Өгөгдлгүй бол хиймэл оюуныг ашиглана гэж юм байхгүй шүү дээ. За тэгэхээр энэ төрийн нэгдсэн өгөгдлийн сангийн хөгжүүлэлтийг би маш их сонирхож байна. Энэ ер нь дараагийн Монгол Улсын 10 жилийн хөгжилд бол одоо маш чухал зүйл энэ дээр хийгдэж байгаа юм ба шүү дээ. Бас нэг энэ дээр дүгнэлт байна л да. Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн менежмент болон өгөгдлийн шинжилгээ хийх бэлэн байдлын түвшингээр үнэлэхэд 79.1% тодорхойгүй болон анхан шатны гэж тодорхойлсон байна. Тэгэхээр төрийн байгууллагуудаас бол мэдээлэл одоо өгөгдлөө авъя гэхээр хэтэрхий тодорхойгүй анхан шатны байна гэсэн үг. Тэгээ нэг газар энэ нь базагдаад нэгдсэн өгөгдөл үүсчих хэвээр. За мөн одоо танаа замын зураглалаа тодорхойлсон нь бол маш сайн хэрэг. За энэ дээр бол ер нь үндэсний өгөгдөл хариуцсан нэг институт байх ёстой гэсэн одоо саналыг судалгаагаар дэвшүүлсэн байна. Тэгэхээр эхний ээлжинд ингээд үндэсний статистикийн хорон дээр явж байгаа нь бараг би зүг гэж харж байна л да. Ер нь энэ нэгдсэн өгөгдлийг бид нэр цаашдаа хэрхэн илүү төгөлдршүүлэх үү, төрийн байгууллагуудаас бол уул нь бол маш их мэдээллүүд байгаа. Тэрийг мэдээж ашиглахад боломжтой одоо цэгцтэй илүү боловсруулагдсан байдлаар нэгдсэн өгөгдөл бид нар үүсгэж чадах юм бол буцаад одоо өгөгдөл дээр одоо үндэслэн бодиттой илүү шийдвэр гаргаж чадна. Төсвөө илүү одоо цэгцтэй төлөвлөж чадна. Буцаад төрийн үйлчилгээг илүү одоо хиймэл оюун дээр үндэслэх үү эсвэл илүү одоо өгөгдөл дээр суурилсан бодиттой шийдвэр гаргаж чадна. За цаашлаад мөн одоо статистикээс гадна ер нь энэ төрийн төрд байгаа тэр том мэдээллийг буцаад хувийн сектор хэрхэн зөв оновчтой ашиглаж чадах уу гэдэг дээр те илүү зөв шийдвэрүүд гараа явах. Тэгэхээр энэ дээр бас нэмэлт тайлбар авъя. Нэгдүгээр, хоёрдугаарт хэрэглээний үнийн индекс дээр надад нэг асуулт байгаа гэсэн юм аа. Бас энийг одоо завшаан гарсан дээр асуугаад авъя гэж бодож байгаа. Хэрэглээний үнийн индекст одоогийн санджаагаар бол нэг 2-3 жилийн өмнө сагсанд нэг ойролцоогоор миний ойлгож байгаа нэг 25 орчим бүтээгдэхүүн байгаа гэж ойлгож байгаа. 400 хэд маш олон юм ба шүү дээ. За тэн дотор одоо жингээрээ бас нэлээд том ялангуяа нэг шатхуун талаасаа А92, А82 адилхан жинтэй явуулсан санагдаад байна. А80 хэрэглээ чинь баг байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр А92-ийн хэрэглээ одоо нэгсэндээ маш өндөр. Гэтэл А92, А82-ийн тэр сагсанд хэрэглээний индекс тодорхойлоход жингийн хэлбэр нь жингийн тооцоонд баг адилхан байсан санагдаад байна. Тэгэхээр энэ хэрэглээний индекс хэрхэн одоо нийт хэрэглэгчдийн одоо зан төлөвтэйгөө хэрэглээтэйгээ хэрхэн гуйлдаж явж байгаа хамгийн сүүлд хизээ шинжлэгдсэн бол гэдээ асууж. За баярлалаа. За ажлын 3 дугаар микро. За эрхэм гишүүн Бат Найрамдлын асуултанд хариулъя. За бид 2022 оны сүүлээс эхлээд Азийн хөгжлийн банктай хамтраад төрийн нэгдсэн мэдээллийн сангийн удирдлага хөгжүүлэх гэдэг төслийг хэрэгжүүлсэн байгаа. За энэ төслийн гол зорилго юу гэхээр ер нь дэлхийн бүх улсуудад өнөөдөр өгөгдөл буюу дата одоо хамгийн үнцэнтэй одоо бүтээгдэхүүн боллоо. За өнгөрсөн 3 дугаар сард нэгдсэн үндэсний байгууллага дээр хуралцсан статистикийн товчооны хурлаар үндэсний тооцоонд одоо өгөгдлийг хөрөнгө хэлбэрээр одоо бүртгэхээр одоо шинээр одоо СНЭ 2025 дээр өөрчлөлт орж байгаа. За тэрнтэй холбоотойгоор энэ улс орнууд бол энэ өгөгдлийн засаглал буюу data governance тал дээр бол нэлээд анхаарч ажиллаж байна. За бид энэ дээр бас одоо шиг дагах үзнээс бол сүүлийн 23 жилд бол яг энэ төрийн нэгдсэн өгөгдлийг хөгжүүлэх гээд одоо эхний бүтээгдэхүүн үр дүн төрийн
дата цэг энэс юм буюу төрийн нэгдсэн хөгжлийн сан гэдэг энэ сайтыг ашигланд оруулчихад байгаа. За энэний цаана одоо бидний хамгийн гол анхаарах ёстой асуудал бидний хийсэн тэр хөгжлийн замын зураг стратеги үнэлгээн дээр гарч байгаа гол зүйл юу вэ гэхээр энэ төрд байгаа мэдээллийн сангуудын чанарыг сайжруулах, энэ дээр ажиллаж байгаа болсон хүчний чадварыг сайжруулах төр бол бид нар бол маш их анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл таны хэлдгээр Гартнерийн одоо хөгжлийн одоо үр дүнгийн шинжилгээгээ 5 шаттай хөгжлийн одоо үр түвшин хэр байна гэдэг энэ үнэлгээгээр бол одоо 79% нь бол одоо 1-2 дугаар үе дээр буюу зөвхөн хөгжлийг цуглуулах, энийг шийдвэр гаргаж одоо өөрсдийнхөө үйл ажиллагааг сайжруулах, эргээд бүтээгдэхүүн үйлчилгээ илүү оптимизац хийх тэр түвшиндээ хүрээгүй байна гэдэг ийм судалгааны үр дүн гарсан. За энэтэй холбоотойгоор бидний цахим хөгжил харилцаа холбоо инновацийн хамтаа хамтраад одоо ажиллаж байна. Хөгжлийн замын зураглалыг илүү дэлгэрүүлээд засгийн газрын хуралд оруулаад ер нь бол Монгол улсын хэмжээнд бол хөгжлийн зөвлөл байгаад энэ дээр үндэсний статистикийн хороо нарийн бичгээр ягаад цахим хөгжлийн манлайлаад үндэсний дата төвдөрөө датагаа нэгтгэдэг. За шаардлагатай тохиолдолд тоонуудаа нэгтгэж бид нэр төр шийдвэрээ гаргадаг, хувийн хвшилтэд ашиглуулдаг байхаар одоо өөрчлөлтүүдийг оруулж байгаа. Эхний гарч байгаа үр дүнгууд юу гэхээр нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу бид нэр аж ахуй нэгж иргэдийн эмзэг мэдээллийг одоо хайшлах гэж ярьдаг. Арилгахын технологиг цахим хөгжил харилцаа холбоо инновацийн яам маань өнгөрсөн онд ийм Монголыг академиар дамжуулаад одоо шинээр нэвтрүүлсэн ийм юу гарч байгаа үр дүн гарсан. За ингээд хүн амын тооллого, аж ахуй нэгжийн тооллого энэ мэдээлүүд маань ер нь бол цаатлан дандаа энэ хөгжлийг нэгтгэх буюу дата засаглалын асуудлууд бол яригдаад явж байгаамаа. Бид бол энэ дээр бол нэлээд бас судалгааны суурьтай ажиллаа, төлөв гаргаа ажиллаа явж байгаа. За хоёрдугаар асуултын өрөөнд хэрэглээний үнийн индексийг бол өмнө нь 5 жил тутам шинжилдэг байсан. 2015 онд хамгийн сүүлд байж байгаа 20 он болоод за бид нэр 22 оны ихээр 20 он сүүлрүү шинжүүлээд 23 сая одоо 23 он руу шилжүүлээд давтамж нь илүү ойрхон болоод байгаа. За таны хэлдгээр 15 суурьтай байхад бол А80 бензиний А92-тэй эзлэх одоо энэ хувь хэмжээ бол маш ойролцоо байсан те. За одоо яаж юм гэхээр энэ хоёрын зөрүү бол одоо бараг 10 дахин 9 дахин зөрүүтэй байгаад байгаа. Нийт цагсанд ажиллаж байгаа чинь өөрөөр хэлбэл А80 эргэцээ өөрөө цаг хугацаа өнгөрөх тусам бураад илүү иргэд А92 95 бол нэмэгдэж байгаа нэгэд тэгээд нөгөө сагсаа бид нэр ойрхон шинжилээд байгаа нь илүү иргэдийн хэрэглээний чиг хандлага дээр өөрчилж байгаа өөрчлөлтийг багцлж оруулахын зорилготойгоо одоо манай сагсанд бол нийтдээ 430 бараа бүтээгдэхүүн үйлчилгээ байгаа. За бид нэрмтлэг шин тодруулъя. За үндэсний өгөгдлийг бид нэр хэрхэн сайжруулад ашиглах вэ? Тэгэхээр Азийн хөгжлийн банктай хамтраад ямар ч хэлсэн замын зурглалаа гаргасан байна. Энийг заавал одоо үндэсний хэмжээний том ажил болох хэрэгтэй. Явж энэ маш олон төрийн бүтээмжийг сайжруулах, ер нь цаашдаа бид нэр дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх хамгийн том суурь нь болно. Тэгэхээр энийг яаж дэмжих вэ? Энийг бүх талаар дэмжмээр байна. Цаг хугацаа алдалгүй энийг ажил болгомоор байна. Засгийн газар дээр ч гэсэн ер нь аливаа улсад маш олон дата өгөгдөл үүсчлээдэг. Тэрийг ашиглаж чадах юм бол тэр өөрөө хамгийн үнцэнтэй. Ашиглаж чадахгүй бол тэгэл нэг одоо компьютер дээр хадгалагдаал үлддэг. Өнөөдөр дэлхийн хэмжээний томоохон компаниудыг аваад үзэх юм бол хамгийн том компаниуд дандаа өгөгдөл дээр суурилсан бизнес. Тэгэхээр энэ ажилд нь амжилт хүсээ тэгээд тулцсан дэмжээ шүү.